Баянгол дүүргийн 11-р хороонд 2025 онд хийгдсэн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил. Баянгол дүүрэгт 2025 онд дүүргийн 260 гаруй мянган иргэн оршин суугчдад зориулсан хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлыг улс нийслэл дүүргийн төсвийн 200 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийсэн бөгөөд 11-р хороонд хийсэн бүтээн байгуулалтын ажлын мэдээллийг хүргэж байна. Автозам. Баянгол дүүрэгт 2025 онд нийтдээ 16 байршилт 23.2 км автозамыг шинээр тавих болон өргөтгөн шинжлэх ажлыг хийхэд төлөвлөсөн. Энэ төсөл арга хэмжээний хүрээнд 11-р хороонд Өргөө кинотеатрын улс зураас зурагтын зам руу холбох 11, 22, 23, 34-р хорооны автозамын өргөтгөл шинжлэлийн ажлыг хийж гүйцэтгэлээ. Мөн 77-гийн 1, 77-гийн 3 дугаар байр, Монголын үндэсний их сургуулийн 2 дугаар байрны дундах автозам болон Очир хотхны урд замаас өндөр дэнж худалдааны төв хүртэлх замыг нөхөх ажлыг хийж гүйцэтгэлээ. Дулаалга төсөл. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд Баянгол дүүрэг, Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сантай хамтран нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар дүүргийн 11, 16, 23 дугаар хорооны 872 өрх буюу 512 байшин, 360 өрхийг дулаалгах ажлыг 100% дууссан. Энэ төсөл арга хэмжээний хүрээнд 11-р хороонд судалгаанд хамрагдсан 286 өрхийн 235 байшинг дулаалсан бол Монгол гэрт амьдардаг 166 өрхийг 100% дулааллаа. Явган хүний зам. Баянгол дүүрэгт 2025 онд нийтдээ 10 хорооны 14 байршилт 3500 м2 явган хүний замыг шинээр тавих болон өргөтгөн шинжлэх ажлыг хийж гүйцэтгэлээ. Энэ төсөл арга хэмжээний хүрээнд 11-р хороонд Гандангийн арын уулзвар орчинд байрлах зурагт захын урд талын явган замын засварын ажил, Их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн баруун талын 400 м явган замыг засварлаж дууслаа. Мөн Их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн зүүн тал буюу хувьсгалын зам дагуух 170 м явган замыг аж ахуйн нэгж байгууллагын оролцоотойгоор болон 50 сая хөрөнгө оруулалтаар хийж дуусгаад байна. Тогтчлт ногоон байгууламж. Нийслэлээс хотын стандартыг хангуулах ажлын хүрээнд дүүргийн 34 хороонд тус бүр 50 сая төгрөгийн эрх шилжиж ирсэн бөгөөд энэ төсөл арга хэмжээний хүрээнд 11-р хороонд зүүн ард аюушийн 7-р гудамжинд тоглоомын талбайг засвар шинжиллийн ажлыг хийж гүйцэтгэлээ. Энэ ажлын хүрээнд гулсуур засах, өнгө сэргээх, хашаа бодох, сандал хийх, гулсууртай хэсгийн шал солих зэрэг ажлыг хийж гүйцэтгэв. Мөн гэрэлт очир хотхны тоглоомын талбайн шалыг солиллоо. Түүнчлэн тус хорооны 100 өрх хашаанда 400 гаруй модыг тарьж ургуулan арчилж байна. Боловсрол. Баянгол дүүрэгт 2025 онд нийтдээ 13 сургууль 31 цэцэрлэгийн дээвэр цахилгаан сан техникийн засварын ажлыг нийслэл дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийсэн. Энэ төсөл арга хэмжээний хүрээнд 11-р хороонд 57 дугаар цэцэрлэгийн дээвэр, сэтгэмж цогцлбор сургуулийн дээврийг нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар заслаа. Мөн 30, 57 дугаар цэцэрлэгийн дунд хашаахаас сурлуулах ажлыг хийж гүйцэтгэв. Баянгол дүүргийн засаг даргын тамгын газар.